За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би одоо өглөөр цэрдэг болоо 100 орчим хандарч агсидэж би яг өмнө нь яг ахлах сургуультай байхдаа бараг 2 3 жил орчим шахав өглөө болгон 5-аас 5:30 орондоо сэрдэг байсан. Яг тэр үед л тэрхээрээ заавал ингэ сургуулийн журмаар л өглөө ингэж ирж сэрээд идэг байсан байхгүй. Тийм учраас ингэ танаас яг хийгээд ингэ сэрж байгаа болохоор би яг ингэ өглөө босгон яг ингэ дутуу гэрчиг нэг тийм сайн ойлгодгүй байж байгаа. Тэгэхээр жаах ингэ том болоод бодгонгод би яг тэр үед л хамгийн өвөр бүтээлтэй байсан байгаа байхгүй. Тэгээ яг тэрнээсээ болоод дахиж өглөө босгоор шидэд өглөө босож эхлээд яг одоо 100 орчим хандарч байна. Тэгээд энэ өөрийнхөө туршлагаасаа та бүхэндээ хуваалцахаар имжлэгээ бэлтгэлээ. Өглөө босно гэдэг манлаа тэрхээр дан ганц өглөө эрт босоод өглөөний цагийг ашиглаж үр бүтээлтэй байна гэсэн үг биш. Өглөө эрт босно гэдэг маань нэгт айгүй хэцүү те өглөө босно өөрөө өөртөө ялан дийлэн босох уу яах уу цэрүүлгээ унтраах уу болох уу урагшлуулах уу хойшлуулах уу гэдэг өөрөө өөртөө айгүй том тэмцэл хийж байгаа. Тэгээд тэр тэмцлийг өдөр болгон өөрөө өөртөө хийгээд ялнаа гэдэг манлаа тэрхээр хүний тархинд болоод маш том өөрчлөлтийг авчирдаг гэж батлагдсан байдаг. Тийм учраас бидний допамины хэмжээг байглаас нь өсгөж өгнө. Тэр өдөржингөө ирч хүчтэй байна. Өөртөө итгэл нэмэгдэн гих мэдчлэнгээр үр бүтээлтэй байхаас цааш бол бидэрт маш олон байдлаар тусалж байдаг гэсэн. Энэ бичлэгээрээ би өглөө яагаад ирж сэрэх ёстой вэ? Тэгээд яаж өглөөний цагийг хамгийн үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтой вэ гэдэг зөвлөгөөнүүдийг бэлдсэн байгаа. Бидний тархины уртлаад шийдвэр гаргадаг хэсгийг бид prefrontal cortex гэж нэрлэдэг. Энэ хэсгийн анхаарал төвлөрөл бол өглөө 7-аас 10 цагийн хооронд хамгийн өндөртэй байдаг. Оройны цагаас 2-3 дахин их байдаг гэж судалгаагаар батлагдсан байдаг. Тэгэхээр бид нэр өдөржингөө маш олон ингэ шийдвэр гаргаж энерги барсныхаа дараа яг хийх ёстой чухал зүйлээ хийх биш. Өглөөний энэ хамгийн эрчимтэй цагтаа энэ хамгийн их тархийг ашигладаг тийм зүйлүүдээ хийгээд үдээс хойш хөнгөн ажлуудаа хийгээд явах юм бол бид нэр энерги зөв ашиглаж чадна гэсэн үг. Тэгээд кортизол гэж хэдүүлээ бидэнтэй кортизол гэдэг манлаа тэрхээр бидний стрессийн давар. Гэтэ стрессийн давар манлаа тэрхээр биднэрт зарим тохиолдолд санаар үйлчилж болдог. Өглөө 6-аас 8 цагийн хооронд л тэрхээр бидний дээр кортизолын давар хамгийн өндөр байдаг. Энэ маань биднэрт болохоор шийдвэр гаргах, анхаарал төвлөрөх гэдэг энэ байдлуудыг өдөөж өгдөг гэж ойлгож олно. Дээрээс нь бидний байгалийн цаг гэж байдаг. Тэгээд бид нар гарахаар өглөө боллоо, цар гарахаар орой боллоо гингуудаа бидний нойрыг ингэ зохицуулж байдаг. Тэнгууд бид нар 1 цагт унтаж 1 цагт сэрснээрээ шөнийн нойроо хамгийн өндөр түвшинд хамгийн сайнаар нь авч чаддаг гэсэн. Тэгэхээр бид нар өглөө болгон 1 цагт өглөө болгон нарны туяг ингэж авч байглаасаа ингэж сэрснээрээ шөнийн гүн нойр авах чанарт нөлөөлж байдаг гэсэн. YV sleep гэдэг намаас бол бүтэмжлэг гэж гисэн маа. Тэгээд та маань бас тэрийг үзээрэй. Хүн болгон л юм чи хүн болгоны хувьд аягүй чухал зүйл байх гэж би бодож байна. Тэгээ бид нар бүр ингэ өглөө босох дээр дасгал хөдөлгөөнийг нэмэх юм бол бидний урагнд шинэ холбоо үүсч байдаг. Бидний ой тогтоол суралцах байдлыг бол маш хүчтэйгээр нэмэгдүүлж байдаг гэсэн. Ингээд шинжлэх ухааны талаасаа болол бидэрт бол маш олон даваа талууд байна тийм үү. Тийм ч учраас би өөрийнхөө хамгийн өрш хүчтэй цагийг хамгийн өр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүссэн учраас өглөөний хүн болохоор шийдсэн байгаа. Миний бодлоо тэрхээр би ерөөс өглөөний хүн биш. Надад бол өглөө зэрэг амар хэцүү байдаг. Би өнөөдөр ахлах сургуультаа өглөөр цэрдэг байсан гэж ярьсан шүү дээ, тий. Тэр үед бол надад үнэхээр хэцүү байдаг байсан. Би бүр өглөө болгон босохдоо яа би яагаад ингэж ийм босох хэрэгтэй байдаг байна гэж ганц ч өдөрт нь ингэж дурлаж ерөөсө босч үзээгүй. Одоо харин миний нөгөөнийг яг ингэж бодол өөрчлөгдөөд яг ингэж миний зорилго яг арай өөр болоод хүн надад ингэ хүчлээд байгаа ш. Би өөрөө энэ сонголтыг гаргаж байгаа гэж бодож байгаа учраас би өглөө аягаа явж жаргалтай сэрдэг. Би ч одоо оюутан шүү дээ, тий. Оюутангийнхаа хичээлээс гадна би юу хийх хүсэж байгаа вэ гэхээр би хилээ бэлтмээр энэ, тий. Би дахиад нэмэлт орлого олмоор байна. Дээрээс нь би дахиад тасал хөдөлгөөн хиймээр гих мэдчлэн миний хийхийг хүсэж байгаа юмнууд айгүй олон байгаад байсан. Тийм учраас миний бодсон зүйл маань юу вэ гэхээр өглөөний яг 10 цагаас өмнө яг амьдралдаа болж байгаа гол зүйлээс гаднах юмнуудыг амжуулъя гэдэг тийм санаа надад төрсөн байхгүй юу. Бүдээс хойшлоод ирэхээр би яг хичээлээ хийдэгсэн дүү ажиллаа хийдэгсэн ч тэр үлрээс хамаагүй өглөөдөө болол би яг хийхийг хүсдэг юм. Яг цаашдаа надад ирээдүйд хөрөнгө оруулалт болох юмудаа би бол өглөөний цагаар хийе гэдэг тийм шийдвэр гаргасан. Өөрийгөө өглөөний хүн биш гэж ярьсан шүү дээ, тий. Өглөөний хүн биш болохоор би өөрийгөө яаж өглөөр зэрэг арга олсон бэ гэхээр би өглөөний уншлага нээсэн. Тэр одоо уншлага маань яадаг вэ гэхээр англи хэлний Cambridge-ийн IELTS-ийн номнууд байдаг шүү дээ. IELTS-ийн номнуудын уншлагын сэдвүүдийг ажилладаг. Тэгээд тэр академик сэдвүүдийг уншаад унаас нь шинэ үгнүүдийг цээжлэх явдаг гэж ойлгож байна. Төв уншиж шинэ үг цээжлэх юм бол яг тэр үгний утгыг аягүй сайн мэддэг. Тэнгүүт араас нь болохоор би нэг үгийн флаш картаар өгчдөг учраас хүмүүс маань ингээд active focus арга хэрэглээд ингээд хэлээ явж болно гэсэн. Түүнчлэн заримдаа би бас нэг IELTS-талбартай тийм типнүүдийг шеэрлдэг. Тэгээд би энэ уншлагынхаа асуултыг сардаа ганцхан авдаг. Тэгээд 11 сарын уншлага маань болохоор одоо 11 сарын 15-нд эхлэх гэж байгаа. Тийм учраас та бүхэн дотлон description хэсэг дээр линкээр бүртгүүлж олно шүү. Тэгээ би ингээд уншлага нээгээд за өглөө би ингээд өөр өөртөө хариуцлага өгчих юм бол сэрх юм байна гэдэг тийм шийдвэр гаргаад тэг өглөө сэрхээр яг шийдэжсэн. Тэгээ тэр маань ч гэсэн яг үйлчлээд би яг ингээд 100 хоногийн хугацаанд л өглөө тасралтгүй сэрээд байгаа. Өглөө болохоор би 4-5 цагийн хооронд л сэрдэг. Өглөө хэдүүлээ яаж хамгийн үр бүтээлтэйгээр эхлүүлэх вэ гэдэг маань өмнөх өдрөөс нь эхэлдэг. Өмнөх өдөр нь бид нар өглөөгөө маш сайн төлөвлөж өгөх хэрэгтэй. Маргааш би яг тэр хувцас өмсөд тэр газар руу очиод тэр дасгалыг ингэж өөрөө өөртөө төлөвлөж өгнө гэсэн. Тарих ингээд юм тодорхой байх тусам хийдэг тийм учраас зэрхэндээ бүх зурглалыг ингэж
тодорхой хийж өгнө. Үр дүн бас тархинд харуулна. Өдөр болгоо ингээ 30 үг зэжлэх юм бол би 1800-ийн санта болох юм шүү. Энэ хараа тархинд ингээ үзүүлнэ гэсэн. Тэгэх юм бол тархи маань тэр үйлчлэгийг илүү хийх хандлагатай байдаг. Тэгээ бид нэр өмнөх өдөр нь яах вэ гэхээр өдрөө төлөвлөнө. Хоёрт бид нэр яах вэ гэхээр эрт унтна. Эрт унтчихэж бид нэр эрт цэрнэ те. Өдөр шөнө ингээд 10 хүртэл уцаа үзчихсэн өглөө би 4 цаг цэрнэ гэж болохгүй шүү дээ. Тийм учраас яг цагаа зөв төлөвлөөд эрт унтна. Тэгээ хэдүүлээ нойроо хамгийн сайнаар авахын тулд бол 1 цагт унтаад 1 цаг цэрнэ гэж ярьсан шүү дээ. Хэдэн цагт унтаа хэдэн цаг цэрж болно. Заавал өглөө 4-5 цаг цэрэх албагүй те. Гэхдээ өглөөний хамгийн одоо идэвхтэй цагийг ашиглая гэх юм бол аль болох эрт цэрэх хэрэгтэй. Тийм учраас яг 1 цагтаас ирээд 1 цагт унтна. 3 болохоор унтахаас өмнө яах вэ гэхээр өөрсдөөсөө уцаа хол тавина. Өглөө босоод хэдүүлээ орноосоо босхын тулд тархитай мэдээж даяа үздэг те. За 5 минут илүү унтчих гээд ингээл би битийгээ тохиролцох гэж ингэж үздэг те. Гэтэл хизээш тархитай тохиролцсон гэж байдаггүй. 5 минутын дээр гэж хизээш байдаггүй. 5 минут нь 10 минут болно, 30 минут болно, 1 цаг болно, 2 цаг болно, 10 цаг хүртэл унтна. Гэх мэдчлэнгээр тархитай тохиролцсон гэж бол хизээч байхгүй. Тийм учраас бүгдээрээ тархиа босгохын тулд яах ёстой вэ гэхээр босч зогсох ёстой. Босож зогсохын тулд бүгдээрээ яах ёстой вэ гэхээр уцаа хол тавина. Уцаа нөгөө өрөөнд оруулах ч юм уу өвшрийн дээр тавьдаг ч юм уу. Тийм учраас бүгдээрээ босоод алхаад уцан дээр сэрүүлгээ унтрах гэсэн үг. Тэрний дараа хэдүүлээ яах ёстой вэ гэхээр ямар ч тач бие сэрэх гэдэг чинь сонголт хийж болно, хөдөлж болно, ус ууж сэргийж болно. Ерөнхийдөө л өөрийн хөрөө тархиас сэргээн гэсэн үг. Миний бодлоор тэгэхээр би өглөөний цагийг яаж өнгөрүүлэхийг хүсдэг вэ гэхээр хамгийн тийм төвлөрч чекст ажлаа хийхэд хэрэглэхийг хүсдэг. Ер нь бол хамгийн гүн төвлөрөл шаардсан зүйлээ хийхийг бол би чухал гэж бодож байна. Гэхдээ илүү тайван удаан өглөө эхлүүлэхийг хүсдэг хүмүүс байж болно шүү дээ. Өглөө гоё амттай өглөөний цай хийдэг ч юм уу те. Талархлаа бичдэг ч юм уу. Айгуу гоё цагийг өнгөрүүл өөрийнхөө тэр нервийн системийг ингэж тайвшруулах хүсэлтэй хүмүүс байж болно. Тийм хүмүүс маань бол өөрийнхөө дуртай нийтлэн хамгийн гол нь бидний зорилго тодорхойлох хэрэгтэй. Өглөө босоод би яг юу хийх юм бэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Өглөө босоод би хичээлээ хийндэ гэж юусоо бодож болохгүй. Өглөө босоод би яг тэр хуудаснаас тэрийг хийн, тэр хуудаснаас тэрийг хийн. Тэгээ би 60 өдрийн дараа хийн. Энэ хүртэл хийсэн байх болно гэж бүх юмыг тодорхой өөрөөсөө бичиж өгнө. Өглөө босоод би дасгал хийндэ биш би өглөө босоод яг тэр гудамжаар яг ингэж гүн гэдэг ч юм уу. Ингээ бүх зүйлийг өөрөөсөө маш тодорхой бичиж өгнө. Тэгэхгүй байх юм бол бид нар ингээд тэрийг харсаар хаад яана хаанаас эхлэх үү эсвэл уцаа барьж байгаа сатаардаг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдалд өөрийгөө оруулна гэсэн. Тэгэхээр тийм нөхцөл байдалд орохгүй тул бид нар төлөвлөгөөгөө маш сайн хийн. Тэрийг даахна гэсэн. Тэгээд уцаа барьж авах гэдэг дээр бол хамгийн ихний 15 минут бол мэдээж уцсгүй цаг уцаа өрөөс өглөө босоод ихний цагийн дотор хэрэглэж болохгүй нь бол бид нар хуурамч допамин өгдөг. Хуурамч допамин өгөөд бид нар өглөө хамаг допаминыг тулгарчих юм бол бид нар допамин буцаад доошоо буугаад юу ч хүсэлгүй болгоно. Тэгэхээр бид нар арай хийж өглөөс ирчиж өрөөс уцаа орлож болохгүй. Ихний 15 минут болж өгвөл ихний 1 цаг өрөөс уцтай орох юм байж болохгүй. Тэгээд мэдээж тасгал хийх түрүүн хэлсэнчлээ өглөө эрт босоо бид нар тасгал хийснээр бидний уургач шин ингээд мэдрэлийн холбоо үүсчихэд гэж ярьсан тийм учраас түүнийг би болохын тулд бүгдээрээ тасгал хийх хэрэгтэй. Миний хувьд л тэрхээр би өмнө гэж боддог байсан байхгүй юу. Тасгал хийн гэдэг бол тэрхээр ерөөсөө тийм цаг завтай хүмүүсийн хийдэг ажиллаа. Би ингээд одоо хичээлдээ завгүй ажил төрөл гэдэг ийм оюутан байж ерөөсөө тасгал хийн гэдэг бол миний яг ингээд чухал зүйлийн тэр листэнд багтахгүй гэж боддог байсан байхгүй юу. Саяхан би ингээд Stacy Sims гэдэг эмэгтэй орсон тэр подкастыг үзээд миний бүр тасгал хөдөлгөөнийг харах нүд бүр шал өөрөөр болж өөрчлөгдсөн. Тийм учраас тасгал хөдөлгөөн бол хүн болгонд заавал хэрэгтэй гэж би боддог. Тасгал хөдөлгөөн бидний биеийн эрүүл мэндээс гадна сэтгцийн эрүүл мэнд, тархины эрүүл мэндэд бол маш чухал. Ирээдүйд бид нар те эрүүл их урт удаан наслахыг хүсэж байгаа юм бол заавал тасгал хийх ёстой гэж бол боддог. Та бүхэн бас нөхөх юм бол метр бичлэгийг бас үзэж олно. Тэрэн дээр л тэгэхээр эмэгтэй хүн яг тасгалыг яаж хийх юм те. Эмэгтэй хүний яг тэр биологийн байдалд бол тийм тохирсон тасгалыг тэр бичлэг дээр ярьдаг. Өмнө нь бол тэгэхээр би яг ингэ турыг гэж ингэ тасгал хийгээд тэгээ шантарчаад байдаг гэсэн байхгүй. Тэгээ одоо болохоор миний зорилго юу вэ гэхээр ерөөсөө л эрүүл бай гэдэг зорилготой. Тэгэхээр би энэ тасгалыг насаараа хиндэ гэдэг тийм майндсеттэй хийж байгаа учраас би айгу тийм тууштай хийж байгаа болов уу гэж өөрийгөө бодож байна. Тийм учраас та бүхэн ч гэсэн өөрийнхөө дуртай тасгал хөдөлгөөнийг хийж болно. Миний бодлоор тэгэхээр би яг ямар ч ингэ хөдөлгөөн хийдэггүй байх тэр нь л тестэж эхэлсэн. Тийм учраас өнөр бас тест аягүй сонирхолтой байж магадгүй. Ер нь л тэгэл өөртөө нь ямар тасгал хөдөлгөөн тохирч байна тэр тасгал хөдөлгөөнөө бас хийж үзээрэй. Тэгээд миний болохоор өглөөний рутин бол ерөөсөө одоохондоо төгс биш байгаа гэсэн хэдий ч гэсэн өглөөс ирж байгаадаа би маш их баярлж байгаа. Тэгээд хайжрах болов уу гэж найдаж байна. Та бүхэн ч гэсэн хэрвээ өглөөр цэрээд иймэрхүү юм хийвэл гоё үр дүнтэй байдаг шүү. Өглөө гоё өнгөрдөг шүү гэж бодож байгаа зөвлөгөө байх юм бол комент сэтгүүлтэйгээрээ. Тэгээд бүгдээрээ дараагийн хамтлагаар уулзцгаая.